За давах уу? Сэтгэл. Энэ болохоор би нэг клубтайгаа аялж байгаа 2 дахь аялал маань. Тэнгүүд би хамгийн анхны аялал болохоор яваад үзчихвэл өөрчлөлт гардаг гэдэг юм мэдрэмжтэй ямар ч төсөөлгүй явж исэн бол 2 дахь удаагийн аяллаар би яагаад энэ рүү зарих болсон бэ гэх юм бол би аяллаа ийм боломжийг хүртэх ёстой хүн гэдэг мэдрэмжийг авдаг болохоор дээрэс нь яг ийм одоо нэг алмаа золоход нэг гой даалт орж ирэх юм бол хүн илүү нөгөө тийш ингээд давшдаг штеп. Яг тийм өөрөөсөө тийм хүч гарах гэж яг энэ аялыг өөртөө зориулсан. Тэгээд ондоо яг өөрийнхөө 2025 онд яг ийм гоё гинтимбэг өөртөө барьж байгаад үнэхээр их баяртай байна. Бүх зүйл боломжтой байна. Тий, бүх зүйл боломжтой. Чи хэдэн настай вэ? Би одоо яг 21 настай, одоо одоохой 22 хүрнэ. За, өргөн авсанд баяр хүргэе. 25 оныг би маш амжилттай жил гэж бодож байгаа. Хүүдээ өгсөн амжилтаа биелүүлээ аялалтай клубийнхантайгаа хамт аялаа явж байна. Маш олон дурсамжуудыг бүтээгээ явж байна. Хоёрдугаарт буюу би өөрийн гэсэн нэр дээр үйл хөдлөлтөй буюу газартай болж чадсандаа маш их баярлж байгаа. Гуравт нь болохоор яг орифлемийг 100% хий гэсэн шийдвэр гаргаад хүн өөрөөсөө нөгөө нэг эхэлдэг гэдгийг тунхаглаад тэгээ ололт амжилтаа бүгднийг манифест хийж дуудаж байгаа. Тэр амжилттай байна. Тэр амжилттай. Ажиллаж байгаа шүү дээ. Амжилт. За. Оны ихэнд зарлагчлаас хойш ер нь дахид яг багццал яваадсан байхгүй. Гэтэ эхлээд яг нэг гэр бүлээрээ жижигсэн боловч ер нь бол лидерүүдээ дараа жилийн ингээд аялалд авч явахын тулд эхлээд ер нь өөрөө аялаад ямар хөө байдгийг нь үзээд мэдрэмжийг авчих юм бол багтаа илүү хүчтэй ингэж нөлөөлж чадна гэж бодсон. Тэгээд окей угаасаа энэ аялалд явах хэрэгтэй хүн гэж анхнаасаа тархидаа ярьсан чинь. Гэтэ төсөөсөө бүр супер. Амар баяртай гаяа. За 25 он бол манай гэр бүлийн хувьд ололт амжилтаар маш дүүрэн жил байлаа. Тэгээд боломж гэдэг цаг хугацаатайгаа ярьдаг. 25 онд ирсэн бүх боломжийг маш сайн шүүрч авсан гэж дүгнэж байгаа. Тийм болохоор 26 онд ирэх боломж бүхнийг та нар маань бас шүүрээд аваарай гэж хэлмээр байна. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Тэгээд хамтран аялагчийнхаа сэтгэлийг сонсъё. Анхны нислэгийн мэдрэмж. Гоё. За одоо энэ аяллаас хамгийн их таалагдж байгаа зүйл нь юу вэ? За. Хэдүүл болгоны маань зөвшөөрдөг нь надад их таалагддаг. Гоё яадаг. Тийм. Энд ирээд хамгийн гоё нь юу вэ? Усан байсан. Усан байсан гоё байсан тий. За амжилт хэсэг хэлчих үү? Тэнтгдэг амжилт. Чи тэгэлчих. Тааштай. За тийггүй за амжилт хийсэй. За энд нэг хідэн жараханууд байна. Энд нэг хөөрхөн жарах бай. Цэлмгээ. Энэ нь юм асуу. За ээжтэйгээ хамт аялж байгаа анхны аялал нь ямар байна? Сэтгэлдээ хуваалцаач. Амар гоё. Хамгийн таалагдж байгаа зүйл нь юу вэ? Усан байсан. За харагдаж байна тий. Хэлмээр байгаа зүйл байвал хэлчихээ. Ээжтэй хайртай шүү. Ээжтэй их баярлалаа гэж хэлье. Харин яг нулив сонох гэж шүү дээ. Миний хувьд болохоор яг 2025 онд охинтойгоо хамт байх буюу охинтойгоо хамт аялах гэсэн хойш 2 том зорилгыг тавьсан. За энэ 2 том зорилгынхаа сүүлийн зорилгоо биелүүлээд хамт аялаад явж байна. За тэгээд авж байгаа мэдрэмж бол ингээд бусад аяллуудаас авч болохоор тий бүр тийм хайр дүүрэн мэдрэмжийг миний хувьд авж байгаа. Өдөр болгон л баярлаа гэдэг үг. Өдөр болгон тэр охиныхаа тий баярлж байгаа тэр зүрх сэтгэлийг хараад өөрөө хүртэл маш их өөрөөрөө их бахархаж जैन, маш их догдолж जैन. Тэгээ хоног өдөр бүр үнэхээр л амьдралын хамт гэдэг зүйл ийм гоё байдаг юм байна гэдгийг мэдрээд явж байна. Тэгээ клубийн хамт олондоо бас баярлалаа. За 2025 оны төгсгөлд ингээ клубийнхээ 5 дахь удаагийн аялалд явж байна. Ингээд клубийнхээ про аялагч боллоо. За мөн 2025 онд багасаа 2 манцүйтэй аялагчтай, 1 хөөрхөн аялагчтай болж чадсан байна. За тэгээ бидний хийж байгаа ажил бол яхахгүй нөлөөллийн ажил. Хүмүүсийн амьдралд гэрэл гэгээтэй сайхан зүйл, өндөр орлого тий аялал дандаа сайхан зүйлийг бий болгоход нь бид нар нөлөөлж байгаа. Тэгэхээр эх онд бүгдээрээ чадлаараа клубээрээ олуулаа хүмүүст нөлөөлөөд эх онд манцүйтэй аялагч нарыг зулцгалуулцгаая. За би 6 сард клуб аяллыг сонсчоод шууд явна гэж бодож яг ажилласан. Тэгээ яг одоо би Вьетнамд ингээд клубийнхантайгаа аялсан байна. Шийдвэр гаргах айгүй чухал юм байна. Тийм учраас та дараа жилийн өвлийн аялалд явахыг хүсэх юм бол зүгээр шийдвэр гаргаад аялаарай. За аваач. Аав.
За хайртай шүгч. Нэг гараараа хайртай шүгч. Хайртай шүү. Юу хэлэх вэ зааштай. За 2025 оны сүүлийн аялал гэр бүлээр аялж явна. Гэр бүлээр аялна гэдэг чинь өөрөө гэр бүлийн аз жаргалыг бүтээж байгаа. Магадгүй 2025 гэж дурсахад энэ нөрөө хожим 26, 27, 28 он ч юм уу 2040 он 50 он ч юм уу хэдэн жилийн дараа бидний гэр бүлийн өөрөө маш том дурсамж болон үлдэж байгаа. За хоёр дижиг бол бид нар гэр бүлээр аялж байгаа боловч нөгөө талаасаа бид нар United Family гэдэг гэр бүлийн хүрээнд аялж байгаа. Энэ гэр бүлээр аялж байгаа гэдэг маань бидний хувьд гэр бүлийн аялал гэдэгтэй адилхан клубийн хувьд өөрөө гэр бүлийн аялал өөрөө бас магадгүй 10, 20, 30 жилийн дурсамж болон үлдэх энэ өөрөө нөхцөл боломж юм байна. Магадгүй дараагийн гэр бүл дараагийн аялалцсандаа бид бүгд яг биднэртэй адилхан гэр бүлээр ингээ бөөнөрөө суугаад энэ United Family гэдэг гэр бүлийг үүсэн байгуулсан гэр бүлүүд шүү гэдэг байдлаар ярилцлага хийгээд сууж байгааг ч бас үгүйсэхгүй. Өнгөрсөн 2025 он бидний хувьд манай клубийн хувьд бидний гэр бүлийн хувьд ажилд амжилт орлого дүүрэн байлаа. Магадгүй 2026 өмнөөс илүү байхыг бас үгүйсэхгүй. Ер нь бол 2026 оны бид нар илүү байгаасаа гэж хүсэж байгаа. Бид нартай адилхан гэр бүлүүд бас бид нартай нийлээд нэгдэхийг нэгдэх хүсэлтэй байгаа гэр бүлүүд бас илүү олон байгаасаа гэж хүсэж байна. Та бүгдд 2026 онд илүү өндөр амжилтыг, илүү их аяллыг, илүү их мэдрэмж, дурсамжийг бүтээхийг хүсэж байна. Та бүгд бидэнтэй нэгдээрэй.